Хүмүүс яагаад эерэг удирдагчдыг дагдаг вэ гэдгийг ойлгоход амархан. Гэхдээ яагаад хортой гэдгийг мэдсээр ээжээж тэр удирдагчийг дагдаг вэ? Эсвэл яагаад зүгээр л тэндээс яваад өчөж болдоггүй вэ? За токсик удирдагчийг бий болгоход нөлөөлдөг 3 хүчин зүйлс. За энийг болохоор toxic triangle theory гэдэг онолоор тайлбарладаг. За нэгдүгээрт нь болохоор дэмжигчд, дагагчд тухайн удирдлага токсик гэдгийг мэдсээр ээж тэр зан чанарыг нь бол дагаж дуурайдаг, үлгэрлэл авдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс тодорхой хэмжээний эрх мэдлийг нь тухайн удирдагч өгсөн байдаг. За харамсалтай нь энэ эрх мэдэл нь өөрөө тодорхой тооны богино хугацааны ийм настай байдгаараа сул талтай. За хоёрдугаарт нь болохоор орчны нөлөө байгаа. За энэ бол хүн гэхээс илүү байгууллагын зохион байгуулалттай холбоотой. За хяналтын систем нь сул, за ажлын тэнцвэртэй байдал нь хангагдаагүй, засаглалын хэлбэр нь тодорхойгүй, ёс зүйн стандартууд нь тодорхойгүй тохиолдолд тухайн удирдагч өөрийнхөө дүрмээр тоглож эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө токсик болон токсик биштэй зохиосон дүрмээрээ ажилтнуудыг ажилуулж эхэлдэг. За хамгийн сүүлийнх нь 3 дугаарт нь болохоор төрөлд хүрэгдэг удирдагч. За энэ бол хувь хүн нь өөрөө хортой токсик зан чанартай хүн гэсэн үг. Тэгэхээр мэрэгжлийн зан чанарын хувьд бол талаасаа биш хувь хүн талаасаа асуудалтай ажилныг доромжилдог, дээрлэгдэг, дүрм журмаар далаалгаж өөрийнхөө иргэшээлд оруулдаг ийм хүмүүсийг ерөнхийдөө бол 3 дугаарт нь оруулж үздэг. За тэгээд ийм зан чанартай хүмүүстэй байсараа байж яагаад явдаггүй вэ гэхэд бол мэдээж удирдагчийнх нь токсик ч гэсэндээ мэрэгжлийн ур чадвар нь өндөр ээж болно. За эсвэл байгууллагын хувьд бол илүү цаашаад сайн боломжоор хангагдах боломжтой байж болно. Яг одоогийнх нь цалин эрх мэдэл нь хангалттай байж болно. Үгүй л зүгээр л үртээ итгэх итгэл нь үнэхээр сул орхиод явчих чаддгүй байж болно. За эсвэл ажлаас гарах тухай байнга бодож идэг байж болно. Тэгээ мэдээж сэтгэл зүйн хувьд бол тухайн ажилтнанд маш хортой, маш их гэмтэл учирдаг. За гэхдээ эндээс холдох олон янзын арга байгаа. Нэгдүгээрт бол тухайн удирдагчид өөрт нь хилээд үзэх хэрэгтэй. За үгүй бол тухайн байгууллагын нэгжтэй бас хилээд үзэх хэрэгтэй. Энэ талаар юу болох вэ гэдэг. За мөн байгууллагынхаа хүний нөөцийн хариуцсан нэгжтэй бас нэг хилээд үзэх хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь хинч токсик байхыг ер нь бол хүсдэггүй, тийм зорилго тавьдаггүй. Тийм учраас өөрт нь хилээд үзээрэй. Энэ бол тухайн хүнд өгж байгаа хамгийн том боломж гэж үздэг. За ингээд өнөөдрийн сэдвийн түрээд өндөрлөж байна. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Сараас миний под өдрийг сайхан өнгөрүүлээрэй.